Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хэрэгцээний цогц орчин. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр бүлийн дотоод асуудал уу? 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дангаар батлагдсан боловч хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүйгээс хууль хэрэгжих боломжгүй байна. Хуулиар амь нас, эрүүл мэндийг хамгаалуулахыг хүссэн хохирогч эдийн засаг, сэтгэл санааны дарамтанд орж байна. Тухайлбал, хохирогч өөр шаардлагатай хуулийн үйлчилгээ авах тутамдаа төлбөр, хураамж, торгууль төлөх үүрэгтэй байдаг ба улсын тэмдэгтийн хураамж 70,200, торгууль 15,000, баривчлах байрны төлбөр 14,000, эрүүлжүүлэхийн төлбөр 15,000, шүүх эмнэлгийн үзлэг 3,000, эвлэрүүлэн зуучлагчийн хөлс 30,000. Энэ нь ойролцоогоор 400 гаруй мянган төгрөг болдог байна. Хохирогч өөрөө хүчирхийлэлд өртснөө нотлох үүрэгтэй ба заавал шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж цагдаа тандах, гэмтэл бэртлийнхээ талаар зураг баримтах шаардлага гардаг байна. Хохирогчийн амь нас, эрүүл мэндээс гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг илүү тооцдог учраас хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрэх шаардлага тавьж байна. Хохирогчийг эрч чатанд нь хамгаалдаггүйгээс аргаа барсан хохирогч гэрлэлтэд цуслуулахад хүрдэг. Шүүхээр гэрлэлтэд цуслуулж байгаа 5 гэр бүлийн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салдаг. Сүүлийн 4 жилийн хугацаанд 1700 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтсэн байна. Сүүлийн 3 жилийн дотор 61 хүн хүчирхийлэл үйлдэгчийн гарт амиа алджээ. Энэ нь 1 жилд ойролцоогоор 20 гаруй хүн ойр дотныхоо хүний гарт амь насаа алдгаа гэсэн үг юм. Өөрийгөө хамгаалах бүх арга замыг хайсны эцэст хохирогч гэмт хэрэг үйлдэх аргыг сонгож байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсны улмаас хүчирхийлэл үйлдэгчийн амь насыг хөнөөсөн 42 эмэгтэй хорих ял эдэлж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 32% нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаараа хуулийн байгууллагад удаа хандсан байдаг. Хууль нь байхад хохирогч яагаад хамгаалагдаж чадахгүй байна вэ? Үүнд хүчирхийлэлд өртсөн хүн өөрийгөө нотлох боломжгүй. Хохирогчийг яаралтай хамгаалах механизм байдаггүй. Хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүй байгаатай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн хэм хэмжээг өргөтгөж хохирогчийг хамгаалах процедур бий болох зорилгоор гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй холбоотой багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн цогц орчныг бий болгох хэрэгцээ шаардлага байсаар байна.